За шөнийн 11:23 цаг 40 минутаас үүрийн 01 цаг 40 минутын хоорондыг эд хулган цаг байдаг юм байна. 12 цагийн хулган цаг бол хамгийн эвгүй цаг. Хулган цагаар залуучууд гэлтгүй ер нь хүмүүс баар савнд ордог. За тэгээд мэдээж тодорхой хэмжээний архитаар суун, цогтно, хяналтаа алдна. Юу хэлэх гээд өнө ихэр хулган цагт чинь яг жинхэнэ ад сэтгэр альбин тэрэнгийн эд өвхтэй гүйдлийн цаг байдаг. Тэр үеэр баар савнд орохоор баар савнд ч байгаа элдв муу муха ад сэтгэр альбин тэрэн тийм зүйл өчнө. Хит их согтоод хяналтаа алдсан хүний бие наалтчдаг. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад янз янзын зодоо зохио хэрэг төв гай барцад гардаг юм байгаа юм шүү. Тэгэхээр аав ээжүүд за шөнийн 12 цагаас өмнө гэртээ орж ирээ гэдэг үр хүүхдүүдэд дээр үеэсээ захиад байдаг байсан чинь тиймд учиртай байна. Тэгэхээр аура энерги нь сул дорой хүн архитаа суухаар янз янзын хорлол буюу муу муха зүйл биед наалдаг байна. Тэрнээсээ шалтгаалахаар хяналтаа алдаад янз янзын муу муха зүйлд өртдөг. Цаашлаад ярих юм бол шорон юм уу шороонд ордог тийм бас аюултай байдалд ордог юм шүү. Тэгэхээр залуучууд маань их болгоомжтой хандаж байгаа архитарсыг одоо тааруулаад аль болох арх биш пиавл охируулж хэрэглүүл яад ингэж миний бодол байдаг. Тэрнээсээ шалтгаалаад янз янзын гай барц тохиолддог. Аура энерги нь сул дорой тийм хүмүүс болохоор архитар суух юм бол хяналтаа алддаг. Хяналтаа алдсан багт нөгөө муу мухай юмнууд чинь биед наалтдаг. Тэрнээс шалтгаалаад янз янзын хорлол буюу түнтэй зодтолдог, муудалцдаг. Үг зөрчилдөө тэрнээс шалтгаалаад янз янзын хэрэг төвхт орооцолдог. Ийм одоо сөрөг талтай шүү. Тэгэхээр одоо яг тийм хатуу цагаар нь залуучууд маань наргид зугаалцсан гэхдээ болгоомжтой байж байгаараа аура энерги буюу гэрлэн бие бас нэг үзүү заажуулж анхаарч байгаараа гэж одоо зөвлөе.